Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 22 дугаар хэсэг. Цоны хурцнаар зулаа дээрээс хүчтэй шарна. Гэсэн ч голын хөвөнд чиглэх сэрвтэр салхи сэвэлзэн халууцаж ноз орсон бие сэргэ. Ойрдоо бороо ороогүй тул газрын өнгө цайран гандах төлөвтэй болж хотод тунч бөхчмхөн халуун учир гэр орондоо хорогдон суух янзгүй санагдана. Ханд шинэ ээлжинд явах учир лүүгэм халуунд нозорон гэртээ бухимдан суухыг хүссэнгүй. Ажилд явхаас өмнө голын усанд орох санаатай норжмаг дагуулan голын хөвөнд ирсэн. Хоёр бүсгүйг ирэхэд ойр хавь хүн харж байсангүй санаа амар хувцаан тайлж гол руу орлоо. Ханд хар багаасаа богдын голд шумбад сурсан тул урсгал тогтоо нилээд гүнзгийрөө харяан орж ус өсчүүлэн самартахад норжма түүнийг дуурайхыг бодсон ч нэг л зүрх алдан голын захын гүйхэн усанд оров. Норжма голын усанд төдийл орж байгаагүй сэлж самарч сураагүй. Ус наранд халж бүлээдсэн тул тун аятайхан байлаа. Ханд үзүүгээр татах гүнзгий усан дотор нааш цайс сэлэн хөвгөд чийч бүр загас шиг юм аа гэж норжма шогшров. Нааш ирэлдэ гэж ханд дуудвал норжма инээд алдан за боли загасны хол болохыг хүсэхгүй байна гэхэд ханд хоёр гараараа ус өсчүүлэн сэлэн хурч ирээд чамайг загасны хол болгохгүй харин ч лусын хархуд авчиж өгнө гэд гараас нь шүүрэн авч гүнзгий ус руу чирлээ. Болилдоо гэж норжмаа хашгирсан боловч хөлн хөнгөн хөвж яах ихийн зуур ус хүзүүгээр нь татлаа. Ханд чанга чанга хөхрөн түүний гараас бариад сэлэв. Норжмаа бие даалгүй доош болж ус руу булхан далд орсноо дээшээ цоройлон толгоогоо гарган залгсан усаан төргиж жингэнтэл инээ. Норжмаа хэд дахин далд орж дээш хөвөн гарч ирэх тоолондоо инээ. Тэр хоёр инээд шуугаан болж зөндөө болгосноо хөтлөлдсөн эрэг дээр гарч ирэв. Учиргүй их халууцаж байсан боловч усанд нэлээд удаан байсан тул даар марч юм шиг санагдахаар хоёулаа ногоон зүлгэн дээгүр хөөцөлтөн гүйж биеийн хатаагаад нарантай зэрэгцэн хэвтлээ. Чи хэдийдээ усан цэлд сурсан юм гэж норжмаа асуув. Миний нутагт ийм гол олон бий. Багаасаа усан чунгаж эрэгтэй хөөхтүүдийг доороо сэлд сурсан юм гэж ханд хариулав. Юмд хаттай ч итгэр шүү гэж норжмаа түүнийг магтан өгүүлээд нойтон үсээ гараараа илж хойш болгоод ийм халуун өдөр усан торох үнэхээр сайхан байна. Би ер нь ингэж шумбаж үзээгүй. Голын захад ирж хувц хунараал угаач байла. Аав ээж усанд орно гэхээр живж өхөн загасны хоол болох нь гэж өглөөд байхаар усанд орё гэж бодгоо болсон юм гэлээ. Ханд элс гараараа самарч байснаа бөмбөлгөн овоолж нойтон шавраар гэр хэлбэртэй болгон шавлаа. Норжма түүнийг хүүхэд чиг элс шавраар гэр барихыг сонирхон харна. Нойтон шавар төдгөн хатаж эврэв. Ханд урт талаас нь цоолж хуур айлсаа эвтэйхэн малтаж гаргавал яг гэр болсон байв. Гэрийн үүд тооныг нөхлөн гаргаж "За норжма минь манад ороорой. Би гэрээ барьчихлаа" гэвэл норжма өндийн "Яг л гэр болж шүү. Хотын хүүхдүүд ингэж тоглодгоо байхаа. Би ийм гэр барьж үзээгүй" гэд шавар гэрийг сонирхон үүдээр нь шагааж харав. Тооноор нь нар тусчээ. Ханд гэрээ янзлах зур. Хөдөөний хүүхдүүд чинь дандаа л иймэрхүү элс шавар чулуугаар тоглодог юм шүү дээ. Хоньны бэлчээр голын зах хөвөнд хүүхдийн барьсан чулуун тоглоом зөндөө байдаг юм. Чулуугаар гэр барьж усан чумбаж заримдаа чан тарав болж тоглоно. Зоны сайхан шин цагаан мод хайж тоглоно гэд бөөн шуугаан болдгсон гэж хөгжөнтэй багнасаа дурсан ярьлаа. Би хотод төрж ирсэн болохоор тийм тоглоом мэдэхгүй. Хотын хүүхдүүдийн тоглоом өөр шүү. Гадаа гудамжинд хөөцөлдөж тоглоход аав ээж загнаж хашаандаа хөөж оруулна. Тэгэхэд голцвол гэртээ янз бүрийн тоглоомоор тоглож өдрийг бардаг байжээ гэж норжмаа хэлээд эл самран гоожуулв. Халууцаад байна. Дахиад усанд орох уу гэж ханд асуувал "Тэги нэг сайн ороод явахгүй бол ажил орох цаг тулчихна" гэж норжмаа хэлээд бослоо. Тэр хоёр ус руу уралдан харьяаж ороод бие бие усаар шүршин инээж шуугилдав. Тэгснэ гүнзгий ус руу хөдөлцөн орж ханд яаж сэлэх тухай зааж өглөө. Норжмаа түүний зааснаар сэлэх гэж доошоо живж гарын сарвалцахаар ханд татж гаргав. Норжмаа хэд дахин живж ус балгасандаа залхсан бололтой эрэг рүү зөтгөв. Ханд нааш цааш шумбан сэлснэ эрэг дээр гарч ирэхэд норжмаа нойтон гизгээ мушгин
Гэдэс өлсөж байх чинь эртхэн шиг аяг хоол олж идэхгүй бол ажилд орох цаг болчихно. Айгүй бол ээлж сунаж мэднэ гэхээр ханд нар харснаа нэрэн тэгж магадгүй гэж санан бие шалавхан хатаахыг бодон зүлгэн дээгүр гүйлээ. Ханд норжмаа хоёр бие хатааж хувцлаад ажил өдөө яран явлаа. Зуны тунгалаг том наран баруунаа тонгоожээ. Үйлдвэрийн яндангийн өтгөн харавта тэдний толгой дээгүр нүгэлтэн үе нар халахлана. Өдөр шөнөгүй нүүрс түлээдэл байхын мөн ч их нүүрс ордог байх та гэж ханд толгой дээгүр суунаглах утаа харан хэлбэл чи захилгаан станц руу орж үтсэн байцтэй мөн сонин шүү. Нүүрсэгч ястаныг уудаг идвэлээ гэж норжмаас сонирхолов. Энэ их нүүрсийг налах гэдэг газраас авдаг гэсэн манай нөхрийн баазын машинууд байс хийгээд л тэндээс нүүрс ачна гэд явдаг юм. Чи тэр чулуун нүүрсний уурхай гэдэг газрыг үзсэн үү? Үзээгүй шүү. Би энэ хотод төрж өдөө болсон ч гэсэн зүүн тийшээ Амгаланбаатар хот, баруун тийшээ Гандаргаас хэтрээгүй. Хоошоо харин Дамдарчаагийн хийт хүртэл явсан. Тэр хийт чинь холов. Ойрхон хотын дундуур урсдаг зүүн сэлбийн ихөөд байдаг юм. Хол яваагүй ч гэсэн ухаан бодол чинь хиндэж гүйцэхдэггүй шүү дээ. Миний хүү гайгүй ч хэвтнэ. Чамайг яаж гүйцэв? Чи бол Монгол улсын баруун хязгаараас нийслэл хот хүртэл явж үтсэн эрдэм номтой, орос хэлтэй. За мөнх өгшөнтэй цаасан малгай өмсгөөд юу хийн? Тэр хоёр инхүү ярилцсаар ажилчдын гуанзанда ирлээ. Хин шүү хэр бас хуршсан тосны үнэр ханхлана. Ийм үнэр хандад хизээний эвгүй санагдах боловч ходоод хоосон гол харлаж байлтай нь биш гэж санаад гуанзны хоолыг идсэн болдог бай. Гуанзанд хүн цөөн байна. Тэр хоёр сонгоноор амталсан хар гурилтай хоол авч идэцгээв. Намрын шин ногоо гарах болоогүй тул дандаа ийм хоол байна. Сонгон нь ялзарч муутсан тул бүрч эвгүй амттай ажээ. Гуанзныхан амт шүлт муухан хоолоо амт оруулах гэж ялзарсан ч хамаагүй сонгон хэрэглэнэ. Норжмаа хоол идэж байхдаа хизээ энэ дайн саман дуусч амттай сайхан хоол идэх юм бол дайнч энэ жилийн сүүлчээр юм уу эргэжил дуусна. Дайн дууслаа гэд манай гуанзны хоол сайн болох болов да гэж ханд хэлсэнд норжмаа гайхан харж дайнаас өмнө ямар байсан гэж санана? Маш амттай олон төрлийн хоолтой байсан юм. Чи тэр үед энд хоол идэж байгаагүй юм уу гэж асуулаа. Ханд ажилд орсон жилээ мөн дараа жилэн ч гэсэн гуанзанд орж байсангүй. Тэр үед дагалдан ажилчин байсан болоод шөнийн ээлжинд явж байгаагүй юм. Хоёр ээлж дамнан ажиллаж байгаагүй учраас үргэлж гэртээ харж хоол иддэг байсан бөгөөд харин жинхэнэ ажилчин болсны дараахан ажил ихсэж дайнч эхэлсэн. Тэгэд гэртээ харж амжихгүй болоод энэ гуанзанд хоол идэж эхлэхэд маш таархан хоолтой байсан ажээ. Ханд хоолоо дурамчхан халбагдаад энэ дан хамаг сайхан бүхнийг хамаад явсан шүү гэлээ. Нэрээ тэгсэн шүү. Завчлоо амралт бүжиг наадам инээд баясал аятайхан хоолунд хувцс хунар гээд хүний аль чухал шаардлагатай бүхнийг үгүй хийсэн. Гэхдээ дайн тусны маргааш хийхэд энэ бүхэн маань эргээд ирнэ гэж норжмаа хэлээд хоолныхоо шавхрыг эзэн ч үгүй тавгаа холдуулав. Ханд хоолоо дутуу хагас идээд бослоо. 5 цаг ойртсон тул гэр орондоо хоол идэж амжаагүй ажилд орох болсон хүмүүс гуанз руу хэд хэдээрээ орж ирцгээв. Ханд норжмаа хоёр гуанзнаас гарч үйлдвэр өдөө аажхан явлаа. Дайны тухай саяхан ярьсан нь хэн альнийн сэтгэлд юм бодулсан бололтой хоорондоош ярилцалгүй бодол болон алхана. Оройн ээлжинд ажиллах ажилчдын төрөвч нь ирж байгаа учраас тэр хавар хөл ихтэв. Ханд тэнгэрийн баруун хаяа тийш тогтоон харснаа санаа алдлаа. Хүнхийн цэнхэрдэх алс тийш төржилсэн нутаг орон минь инхрээ бяцхан үрмэн насан буурал аав ээж минь би шүү дээ гэж бодхоос тэднийг хөсөмчлэн үе үеийн санаа алдна. Нялх балчир охиныхон барааг 2 жил харсангүй гэж санахаар далавчтай бол нисээд явчихмаар санагдах удаа олон бий. Охиноо санаад зарим шөнө унт чадалгүй сэмхэн нулим сунган байдгийг ханьсан хань гадралдгүй ажээ. Их охин хоёрыг тийхүү салан хөнд ирсэн нь бас л дайны гай гэж бодно. 41 оны зуны тэр нэгэн дулаахан тунгалаг сайхан ч гэсэн хүн төрлөختнийг айлхан сүрдүүлсэн дайн эхэлсэн өдрөөс хойш үнэхээр зав чөлөө тунч багтсан билээ.
Жилд нэг удаа олгох ээлжийн амралт бүхэл 7 хоногийн амралтын өдрөгч тоотойхон амарч олон шөнө 2 ээлж дамнан ажиллаж зарим үе туйлгүй их ядарч байсан ч гэсэн ажлаас хойш сууж ухарч нятсан удаагүй билээ. Дайны хүнд нөхцөлд их юм бүтээч ажилчин олноосоо хоцрохгүй юмсан гэсэн ганцхан зүйлийг тангараг мэт хатуу санаж мэрийсний үрээр тэргүүний ажилчин гэсэн нэр дуулж улсын удаарнах ажилчин болсондоо ихэд бахархна. Өдрийнхөө нормыг 1000% биелүүлнэ гэдэг санааны зоргоор хийчих ажил биш. Өдөр бүр дандаа 1000% ажил хийнэ гэвэл хүний бие яаж гүйцэх вэ? Заримдаа сэтгэл санаа нь өмөрч ажил дутууд улмхан хийх удаа бишгүй бий. Өнөөдөр ганцхан ажиллана гэж бодсон үед машин нь гацах юм уу? Ээрсэн утсан тасарч хэд хэдэн цаг зүгээр суун. Бас заримдаа цахилгаан гэрэл тасалдна. Ийм саад учравч түүнд гунж гутарсангүй. Өнөөдөр дутуу хийснээ маргааш нөхөж гүйцэнэ гэж мэрийдэг байлаа. Ажилчин хүний эхийг бүтээх гэсэн хүслийг нь хязсан юм шиг утас шүрмсөөр тасалдах, машин техник нь эвдэрч сул зогсох шиг хэцүү, аимшигтай юм байхгүй болохыг ханд сайн мэдэж авсан юм. 5 цагийн яндан дуугарлаа. Ханд Норжмо 2 үйлдвэрөөдөө хурдан алхав. Монгол нутагт алтан намар айлчлан ирлээ. Уул тал шаргал хамбан дээлэн өмсөж, өрхөн хонгор салхи сэвсэв үлээж, усны шувууд зил татан өмнөний дулаан орныг зорих болов. Нийслэл хотынхон энэ жилийн хонгор намрыг үдэхдээ хөвчин дэлхийн хүн ардыг төгшүүлсэн сүрт дайнд зөвлөлтийн улаан армийн байгуулсан нэгэн гайхамшигт ялалтын дуулааныг багтан сонссон байлээ. Гитлерийн Герман эцсийнхээ найдварыг тавьж зөвлөлтийн цэргийн өөдөөс үлэмжих хүчээр сөрөг давшилт хийхийг оролдсон нь бүтэлгүй болж, харин зөвлөлтийн цэрэг хүчээ зангид нэгтгэж дайны эсрэг сөрөг давшилтанд орж Германы цэргийг хяартал зогсон юм. Түүхэнд Курскийн цүлхэнд болсон тулалдаан гэж алдаршсан энэхүү цус асгаруулсан тулалдаанд зөвлөлтийн арим үнэхээр хосгүй ялалт байгуулж давшилтаа улам гүнзгийрүүлэн Украин, Белорус нутгийг бүрэн чөлөөлөх дайнд оржээ. Сөртэй дуулиантай намрын сэтгэл бөмбөлзүүлсэн энэ өдрүүд хандын сэтгэлд ч гэсэн хөхөн баярлах, эргэлзэн гайхах, эргцүүлэн бодох, бөхөнд нь твдэх аль алиныг нь авчирнан билээ. Төрхөн хонгор бүсгүй сэтгэл яагаад ийхүү уймран бужигнаж, ширэм салхи шиг хөдлөн байгааг өөрөө сайн мэдэхгүй байлаа. Нэгэн зорилгын төлөө хөл нийлүүлэн алхсан ажилчин олноосоо хоцрохгүй юмсан гэсэн нэгэн үзүүрт сэтгэл барин ажиллаж 1000% өндөр амжилт гаргана гэсэн амлалтаа биелүүлэх гэж хичээ мэрийж амлсандаа хүрэн алдаж байгаадаа улам мэрийж ард олныхон адил баруун зүгт үргэлжлэн буй их дайны мэдээг өдөр бүр сэтгэл хөдлөн сонсож зөвлөлтийн армийн авраг ялалтанд баярлан багтана. Түүнээс гадна мэдээ орсон цагаасаа тоглож наадаж хорвоо ертөнц хүний амьдралыг ухаарах болсон үедээ хайр сэтгэлтэй болж танилцсан тэрл онгон залуу насныхаа анхны хайрын ам чимтийг хүртэн жаргалтай сайхан амьдарч байгаадаа сэтгэл төвшин байгаач. Түүний сүүдэр гэж нөхтөн тоглон нэрлсэн томоотой хархуу зүрхэнд нь өчүүхэнч гисэн зай олж хайрын зулыг бадраасан нь энэ бүсгүйг үймрийн гэгэлцэхэд хүргэсэн ажээ. Ханд тэр номой мөртөө хүний сэтгэлийг татаж чадах гүнзгий бодолтой залууг бодох тусам өөрийн ирэхгүй өрөвдөн. Тэр хоёрын харилцаа яг л хуучин хിവэр бөгөөд шинэ ээлжнээс буугаад явахдаа олон таван үг ярилгүй улам ойртон янаглаж амаргална гэж зүтгэхгүй. Нэг ярьсан зүйлээ дахин давтан ярихгүй сүүдэрмэт бараатан явсаар бай. Хайрлаж яваарай гэж захиж хэлснэ хизээч мартахгүй гэсэн байртай уулзах бүртээ дөлгөөхөн чилгэр нүүрэндээ ялдамхан инээмсэглэл тодруулаад өнгөрнө. Ханд заримдаа түүнийг хайрын үгээр зүрхээ тэжээн тэтгэж хөсөж мөрөөдөн яваа биш. Нэг дор ажилдаг үе нөхрөө гэж бодох боловч хайр сэтгэлээсээ болж халуун галтаж орхосоо буцахгүй болсон нь нүдэнд нь илрэх тусам өрөвдөн хайрлаж бас айн төгших холслно. Энэ залуу хүслээ дийлхэ болж хэзээ нэгэн цагт халтахгүй гэж болгоомжлох боловч тийм зан нэг ч удаа гаргасангүй. Хэдүү нэг удаа түүнтэй хамт ирэхэд дорж харцгаад учир утгагүй хардсан үг хэлэхэд гэд нь хөдөлж мягмартаа улам сайн болж түүний аяыг дагаж өөр хүнд хайраа өгвөл ямар байдаг болоо гэж бодсон боловч тийм зүрх хүрсэнгүй.
Нээлттэй цонхоор намрын шөнийн бүлэвтэр салхи хаяа урсан орж ирэхэд цээхийн дотор хорсон бөглөө бөгчм агаар цэвэрших шиг болж дотор аваа уучрна. Ханд сэтгэл санааны өөмөрлөн ажилд орохдоо зэрэг албаар орхиж өөр юу ч бодон цэмбэ нэхэж сурчээ. Ийхүү хичээ мэрэхэд цаг минут гэдэг ялсхийн өнгөрөх шиг хурдан санагдана. Урсан өнгөрөх хорон тутамд юу хийж бүтээв гэдгээ нэхэн санах завчгүй хөврөн жирэлцэх утаснаас нүдэл салган нэгсээр байтал шөнийн 1 цагийн яндан хөнгөнөн дуугарахад сая толгой өргөн нэгсэн цэмбэ хараад сэтгэл нь ихэд хангалуун болж баярлав. Цэмбэ химжиж үзээд өнөөдөр ч нэг юм дуулна гэж баярлснаа хэнд ч хэлсэнгүй. Хийсэн зүйлээ ээлжээ мастерт үзүүлэн бүртгүүлж байхдаа түүнийг юу хэлэх бол гэхээс тунч догдолж байлаа. Мастер наривчлан химжиж үзснээ баяртай нэмсэглэн нэгсэн цэмбэ тушааж буй ажилчдыг тойруулан харснаа өнөөдөр манай ханд 1000 хувьтан боллоо. Өдрийнхөө нормыг 1000 хувиар биелүүлнэ гэж амласандаа хүрлээ гэж чангахан хэлэхэд нөхд нь баяр хүргэн пед хот хийтэл алга ташив. Норжма өөрөө 1000% ажил хийсэн юм шиг баярлан дэгдэн хурч ирээд гарыг нь чангатгаснаа хазар дээр нь халуу өргөтөл өнсөв. Ажилчид хандад баяр талархлаа илэрхийлэн яриах өөрөө ихтэйхэн бөөндөө цэхээс гарах үед ханд чинь манджаа. Сүүдэр минь чи хичээж үз. Чамайг 1000 хувьтан болвол цаа түүхэн чинь тоож үзэх байлгүй гэсэн Бадарчин танил дугаарлаа. Хандтаа сугдалцаад явж байсан Норжмаа эргэн харж харцуул минь нэрээ хичээгээд үзээч. Панц чин Бадарч 1000 хувьтан болчих юм бол энэ бие чамд тушаачих юм гэд тас хөхрөв. Түүний хорон үгийг сонссон хүмүүс нэжгэнтэл инээлдэв. Бадарч гүйцэн ирж Норжмагийн гараас шүүрэн авч нэрэн биз ирхэн заагвал явгүй шүү гэвэл Норжмаа гараа суув татан авч эмхэн бас йога байдаг юм. Чи хичээ би бэлэн байна. Харин чамайг 1000% ажил хийхийг хүлээсээр байж чахамц болж мэдэх байх шүү гэж инээхэд Бадарч хэлэх үггүй болж шал худал инээ. Ажилчид хоёр залуугийн хорон үгийг сонсон инээж шуугалдан явсаар гадаа хаалгаар гараад тал тийшээ тарав. Норжмаа хандын чихэнд хошоогоо ойртуулан за хонгорох өрхөн бүсгүй минь холдож чадхаа болсон сүдрэн дагуулад яв та гэвэл ханд инээд алдан чи минь хүний хэлэх яах вэ? Өөрөө хичээж нэг сүдэртэй болмоор юм. Бадарчид ам гарч байж балрав да. Цаатах чинь хэлсэн үгэндээ хүрэх гэж мөнхөрдөж байж 1000 хувьтан болчихвол яана гэсэнд Норжмаа ер тоосон шинжгүй. Түнд тийм сачи байхгүй. 1000 хувьтан болох юмсан гэж зөөдлөхөөс наашгүй. Хөссөн чи түүнийгээ биелүүлж чадахгүй л дээ. Харин чиний сүдэр бол нэг хэлсэн үгэндээ хүрэх хүн байгаа юм. Намайг одоо ултал хань ижилгүй явж хавцсан ойрцсон бүхэнтэйгээ самарч явдаг гэж Бадарч боддог байх. Оволцсон болгилж байгаа зүрхэндээ тээж яваа нэг хүн бинч би. Тэр маань хөдөө байдаг юм гэж ярьлаа. Чи надад огт хэлээгүй шүү дээ. Хэлийг итэл тэр маань энд байхгүй. Айгүй бол намайг худал хэллээ гэж санаа шүү дээ. Ёо боллоо гэж тэр чинь хаана байдаг юм? Малчин юм уу? Бүр хол Ховд аймагт багшийн сургууль төгсөө тийшээ явсан юм. Хизээ танилцсан юм. Бүр байцааж гарах нэ 3 жил болж байна. Энд ирдгүү. Зуныхаа амралтаар ирдэг юм. Харин энэ зун ирж амжаагүй. Хоёр газар байхад хэцүү шүү дээ. Чи хойноос нь очивол яасан юм? Энэ сайхан үлдрээсээ гараад нөхөр дагаж явах гэж юу? Бас хол хөндөй байж бие санаж мөрөөдөж суух нь сонин сайхан байдгийн. Хэдэн сар хол хөндөй байгаад уулзахад анх танилцж байгаа юм шиг хачин сайхан санагдана гэж. Жинхэнэ амрах сэтгэлтэн бол хол хөндөй байлаа гэд янаг нь улам ихтнүү гэхээс багтахгүй. Юу ч гэсэн энэ дайнд ажин дуусаг. Тэр болтол тусдаа улсынхаа даалгаж өгсөн ажлыг хийж бай гэж ярилцаж тохирсон юм. Нөхөр болох хүн маань намайг сайн мэднэ. Би ч түүнийхээ итгэлийг хязгаарч алдахгүй. Яах вэ? Энэ муусан шалдан банднаар намайг нөхөргөө завхаа зайдан гэж санаад хойноос хошуурч хөөцөлжил байг. Тэдний дураг татаж хорхойг нь хөдөлгөн ойртой дэрхээр нь их санааг нь хуг зөгхөд багтаа байдгийн. Ер нь эмэгтэй хүн зүс царайгаараа гайхуулж олны анхаарал шохоорхол татаж авна гэдэг нэг ясандаа бахархал юм шүү. Энэ шин саваагүй хөнгөн сэтгэлтэй найз нь амьдралынхаа тухай ийхүү ярьсан нь их сонин санагдав. За
Сүүдэр чинь тэр сүйтгэнэж явна. Ингээд энэ мягмар чамааг гэж амьдралаа үрж яваа юм шүү гэж Норжмо хэлбэл ханд зог тусан. Яагаад тэр бэлээ? Би түнд үнэн учраа хэлсэн юмсан гэвэл Норжмо аяархан инээж чийч бас харцуулын зүрхийг дэнсэлж явдаг хүн шүү. Гүнзгийрч орхиод сүулдэ зүдрэвдэ. Цаадах чинь чамаас өөр хүүхнийг нэг нүдээр ч хардггүй байх гэснэ. Хажуу тийшээ болтолсрон гэр өдөө гүйчгэв. Ханд түүний хойноос харан зогсож байтал мягмар харанхуй дундаас ойртон хурчирлээ. Тэр хоёр юм ярилцсангүй зэрэгцээд хот руу явлаа. Намрын шөнийн сэрвтэр салхи дунд голын зүгээс үлээж хатаж хагдарсан өвс ногооны өнөр хамарч соргино. Хоороо өвсний өнөр шингэсэн салхи амсгалахдаа хандын сэтгэл хөдлөн догдолж намрын цагт аавтайгаа хадлан хатгаар хөх хошооны шугууд очиж сар шахам өвс хатаж байхад өвс ногооны содон өнөр хамар хатхан зөөлөн салхи сэвэлзэн үлээж байдгийг гинтгэн санаад үл мэдхэн сүрс алдав. Хэзээч иргэн ирэхгүй гинэн залуу үеэ иргэн санах сайхан ажээ. Туулж өнгөрөөсөн баг балчирнаас нь дахин эргэж ирэхгүй. Өөрөө орхиод явсан ангаахай шиг алга болсон бизээ гэхээс нэн гонхтой санагдана. Хоороо өвсний өнөр шингэсэн сэрэмсэлэх үе хүчтэй хөдлөн өлөн шороо босож нүдэнд хор бортог орхон хотын зах руу дөхөж ирсний шинж ажээ. Ханд энэ замаар сүүдэр мэт бүртэлцэх мягмарыг дагуулan өвлийн хүйтэн засан шуурхтай шин бороотой хуртай зуны шин мөн олон удаа явлаа та. Хэрв энэ хүнтэй ханилвал юм асуухгүй бол дуугарч үгүй уйтгартай байх үзээ гэж бодоод мягмара гэвэл тэр зог тусан өөдөөс нь харлаа. Чи юу бодов? Юм л бодож байна. Бодож сансан юм а надад сонирхолтой ярихгүй юу? Үгүй чи та ярил да. Чи намайг дандаа таавтаа гэд байх нь эвгүй юм а. Үеийн сайхан нөхрөө гэж боддог бол чи гэж байл та. Хань нөхөртөө хүүхэд чухалтай хөгшин авгаа гэж боддог бол та гэж байгаараа. Тэгье. Сэтгэл зүрхэндээ хайрлаж хүндэлж явдаг болоод л. За тэр яах вэ? Хайр сэтгэлийн талаар бит хоёрт ярих юм байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрлөм ярьсан дээр бах. Ярина гэдэг бас учир утгатай байдаг биз. Санаанд орсон бүхнээ яриад байвал ер ашиг байна уу? Айгүй бол түүнээс болж амиач алдаж мэдэх юм. Ханд ийм хачим сонсоод бүр гайхаж хоцров. Мягмарын мэдгэдэггүй санаа алдахын тодхон дуултлаа. Ханд юу асуух ухаанаа олохгүй явж байснаа. Чи сая юу хэлвэ? Амь насаа алданч гэх шиг гэхэд мягмар хэсэг зур шуухтан байснаа. Тийм ээ. Амь насаа алдаж болно. Алдсан ч юм. Миний эцэг амнаасаа болж өнгөрсөн юм гэд чимээгүй болчихов. Би бүр ойлгосонгүй нууц биш болоо. Нууцлаад байх ч юу байх вэ? Аав минь цуурхлын хэрэгт холбогдоод буцаж ирээгүй юм. Түүнээс хойш би ийм дуугүй болж битүүнэр авсан юм да. Ээж маань хүний хүнд хэрэгтэй хэрэггүй юм битгий ярьж вэ гэж үргэлж загтдаг юм. Тийм учиртай юм би. Чи хэрэг надад итгэдэг бол аавын чинь тухай, чиний тухай тодорхой сонсмоор байна. Гэвч ярихгүй ч байж болно л доо. Танд үгүй чамд итгээд ярина. Бүгдийг нь ярина. Аавыг баригдах үед цагийн байдалч ширүүн байсан бизээ. Аавыг ховсголын эсэргүү болсон гэсэн. Би аавыгаа энэ улс засаг төрдөө хизээч хар буруу санаж яваагүй гэж одоо болтол боддог. Харин улсынхаа төлөө санаа зовж ажил үйлсийн талаар олон удаа гомдонгүй ярьж байсан нь засаг төрөө муучлсан гэж үзэхийн шалтгаан болсон бизээ. Ажлын дутагдал доголдлыг үзэж чадахгүй сүрхий чанга хатуу шаардлагатай. Хэнийг ч долгонож зусардаж байгаагүй юм. Дээгүүч алба хаач байсан. Баригдахдаа орлогч сайд байлаа. Нэг л шүнд бариад явсан. Тэгээд буцаж ирээгүй. Ээж ярихдаа аав нь амнаасаа болсон юм гэдэг. Ямар хүнийг муу хэлж байсан юм хэн мэдхэв. Эрдэм чадал багтаа мөртөө нэр алдрын хойноос хөөцөлдөж явдаг хүн байдаг шүү дээ. Тийм хүмүүсийг зад шүүмжилсэн бол тэд муу санаасан ч юм билүү хэн мэдлээ.
Эцгээс хойш манай гэр орныхон бүгд амаа хамхичихсан юм. Түүнээс биш санаанд орсон бүгдээ яриад байвал ярихан байлгүй яхав. Сайн нөхөр минь цаваас сэргэлэн байх хэрэгтэй. Гутаж гонлаа гээд уй зовлон багсахчгүй. Тийм ээ. Би тэгээд л амьдрал ах уу ер нь юм бүхнийг зөвхөн өөртөө багтаан шингээж бясалган бодож сурсан юм. Тэгж бодоод түүнээсээ ямар нэгэн хариу олж сэтгэлээ баярлуулдаг юм. Жишээ нь ажиллаж байгаа үйлдвэрийнхээ тухай боддог. Хожимын нэгэн өдөр чи бидэн хоёрыг өвгөн эмгэн болсон байхад энэ үйлдвэр ямар болсон байх болоо гэж саяхан бодлоо. Одоо зөвхөн бүдүүн цэмб нэхэж байна. Тэгвэл хожим цэмб байтугай торг мяндас нэхнэ. Машин техникийн шал өөр болно гэж төсөөлөн бодоод тийм сайхан үйлдвэр барьж байгуулж байгаа юм уу? Тэнд ажиллаж байна гэж бодоход хичнээн сайхан байдаг гэж. Яасан сайхан өдрөг бодол вэ? Би бол зөвхөн өнөө маргаашийнхаа ажлыг л бодох юм. Өнөө маргаашаач бодно. Алс ирээдүг гэж бодно. Улс гүрэн маань нэг байранда удаан зогсохгүй. Дайн дуусгаар ямар сайхан болох бол. Би ирээдүйд манай Улаанбаатар хот ийм болно гэж сэтгэлдээ буусан зүйлээ цаасан дээр зураад хүүхэд адил баярлсан. Ямар янзтай хот вэ гэж зурсан бол чамд үзүүлж болно. Өөр хүн бол шоолно. Ялангуяа Баатар Шмидтийн ухаан богино мулгуй хүн үзвэл шоолохоос гадна хэрэгт хийж мэднэ. Ханд түүний ярьсныг тунгаан бодож энэ хүн ихч зовлон үзэж хашир болж бас яасан айхавтар гүнзгий бодолтой хүн бэ. Ирээдүйн очоо зөгнөн бодож сэтгэлээ баясгана гэдэг ухаантай хүний зан. Хүн бүр тийм байхгүй шүү дээ. Бид чинь зөвхөн өнөө маргаашаа хэрхэн яаж аргалах тухай тулга тойрсон бодолтой улс шүү дээ гэж бодоод өөрийгөө чамлав. Тэр хоёр явсаар дунд голын модон гүүрэн дээр гарч иржээ. Ханд энэ гүүрийн модон хашлагыг түшээд нийслэл хотыг харан бас бодол ухаанаа төвлөрүүлэхийг хүсэх болсон учраас гүүрний хашлаг налж зогсоод ингээд Баатарч таах хоёр төө зайгүй амт шүү дээ. Хүний ханьсан нөхрөөр нь шинж гэдэг юм. Тэгвэл Баатарч бас чам шиг бодол санаатай хүн байж таарна гэлээ. Мягмар гүнзгий амьсгаа аваад тийм биш ээ. Бит хоёр өдөр шөн шиг ялгаатай. Би яагаад түүнтэй үерхдэг юм бэ? Үерхэгч гэжтэй. Түүний өвгийг дуулууртаа дагдаг юм бэ гэвэл хэдэн жилийн өмнө би энд ажилд орох гэж хөөцөлдөж явахдаа Баатарчтай танилцсан юм. Намайг ажилд авах гэж байтал хэн хэлсэн бүүмэд эцэг нь эсэргүү болсон юм гэсэн яриа дарга нарын сонорт хүрсэн юм байх. Тэгээд улсын чухал үйлдвэрт эсэргүүний хүүхэд шургуулахгүй. Айгүй бол галдан шатаана гэж ил далд ярьж ажилд авахгүй гэж шийдэж байтал энэ Баатарч дээгүүр доогуур их танилтай учраас наагур цаагуур явж хүн хартаа уулзаж учран ярьж байж намайг арайхийн ажилд оруулсан юм. Тийм учраас би түүний ачийг бодож сайн байдаг. Харин мань хүн намайг эрхэндээ оруулж үг сөрөх гэвэл муу эсэргүү чамайг илчлэн шүү гэж сүрдүүлдэг. Анхан таач айж байлаа. Яваанда гайгүй болсон. Анхнаасаа түүний аяыг дагаж явсан болохоор үгнээс нь нэг их зөрхийг бододгүй байсан юм. Саяхан нэг шин намайг баахан цэмб аваад яв гэлээ. Үйлдвэрээс өөрөөр ярил өөрөөсөө хулгайлах юм бицтэй. Би юу боллоо гэж тийм бузар юм хийв. Нүүр өөдөн нулимад зүгтаачихсан гэж ярив. Баатарч ер нь өөдгөө хүн байх. Норжмон түүнийг дамын панцчин гэд зовоодог. Чи түүнтэй үерхэд байвал хэрэг төгт орж мэдэн шүү. Тэр чин зөвхөн дамын панцчин биш. Үйлдвэрээс багаар цэмб эсгийн ноос ус хумслаад байдаг юм. Чи мэдсээр байж яагаад дарга нарт хэлдэггүй юм? Нөхрөө өрөвдөх юм. Ялихгүй юмнаас болж сараалжны цаан суувал хэцүү шүү дээ. Бас намайг хэлсэн гэж мэдвэл яахаас ч буцахгүй. Хайгаатал байдаг юм. Түүнээс холдож хүнд ирэх гэхээр муу санаа. Гэхдээ арга нь олдох байхаа. Энэ тухай чамаас өөр хэнд ч яриаггүй юм шүү. Надад итгэж болно гэж чамд хэлээ бидтэй. Муу хүнээс айхад юм уу нэг удаа тус болсонд нь ач санаад түүний хийсэн буруу үйлийг нууж хаана гэдэг бороо.
нэг ээлж, нэг цэх, нэг үйлдвэрийн олон сайхан нөхөд хамт олонтойгоо байгаа цагт юунаас айх юм? Тэрч тийм л те. Олон сайхан нөхдөдөө бодоод заримдаа түүний үгнэс зөрдөг юм. Одоо хаагаад байх ч юм алга байна. Тэр хоёр гүүрнээс бууж цааш явлаа. Шөнө орой болсон тул нэг ч хүн амтан тааралцсангүй. Ханд эр хүнтэй амьдрал ахуйн талаар ярьж байсан нь баргүйгүй. Олон жилийн өмнө доржид сэтгэлтэй болоод Яравгийн голын хөвөнд шүндэл болтол хамт сууж ярилцаж байсан удаа бий. Энэ хүн надад итгээд хамаг амьдралаа, зовлон жаргалаа, бодол хүслээ ярьлаа. Залуу наснда эцгээсээ хагцаж, хал зовлон үзэж хаширдаг болсон юм байна. Юмыг дандаа өөдрөх сайн сайхнаар дэгжин дээшилж байгаагаар боддог нь үүний туйлын хүсэл бололтой. Нэг яриад ирвэлж итгэсэн хүндээ бодож санснаа хамаагүй ярих юм гэж бодоод их л урамтай байлаа. Ханд өөр юм лавлан асуусан ч үгүй. Мягмарын ярьсныг тунгаан бодсоор хашааныхаа хаалганд тулж ирснээ сайн мэдээд гэртээ ирчихсэн байна шүү. За хүргэж өгсөн чинь баярлалаа. Сайхан зөөдлээд бүх умтаараа гэхэд Мягмар үл мэдхэн санаа алдснаа. Ярөөлөр болтугай. Чамайг зүүдэлвэл жаргах нь тэр гэлээ. Болж үз. Намайг бодож санахаа бүр мөсөн мартаад өөр сайхан хүүхэнд сэтгэл зүрхээ өгөлдөө. Бүтэхгүй юм бодож амьдралаа өрөх хэрэггүй шүү дээ гэж ханд шивнэн хэлээд түүний гарыг аяархан илв. Мартэй гихнээ болохгүй маа. Үйлийн үр гэдэг нь энэ үцэ гэд Мягмарын хоолой зангирав. Ханд түүнийг их л өрөвдөн юмч хэлж зүрхэлсэнгүй зогсож байснаа санаа алдаад хайртаа бит хоёрын хайр сэтгэл жаргал авчрахгүй. Жаргал цэнгэл баяр баясгалангүй бол хизээч амрах сэтгэл гэж байхгүй шүү дээ. Би үнэндээ чамайг хайрлаж бас өрөвдөх юм. Чамд сэтгэл зүрхээ тушааж чиний өмг төшигт хорохдвол жаргал байх. Гэхдээ анхны хайраа өгсөн нөхрөө орхиж инхрих өрхөн охиноо эцгээс нь хөнд ирүүлэх тийм бүтэн зүрх алга. Тийм эргэж байхгүй гэдгээ чамд хэлсэн. Хоёулаа зүгээр энгийн сайн нөхөд хിവэр явъя. Би ч бас сэтгэл санаа үүмрэн зовлонтой байна гэж учирлан гуйж хэлбэл Мягмарын нүднээс халуун нулимс бөмбөрөн гар дээр нь босгод хандын бие зарс хийж яаж вэ гэвэл Мягмар доошоо тонгоож байснаа хоолон чичрэн чиний ярьж байгааг мэдэлгүй яах. Чамайг хань ижил өр хөөхтээс нь хөнд ирүүлбэл ястай нүгэл болно гэж боддог мөртөө сэтгэлээ барьж дийлэхгүй. Зөвхөн өөртөө гомдож шаналж явна. Миний зовх яах. Чамайг жарган цэнгэж өргөлж инээж баясан яваасаа гэж хүсэх юм. Чиний баяр баясгалан минийх гэж боддог. Чамайг инээж байвал би мөн дотроо инээж баярлана. Би ганцхан зүйл хүссэн. Түүнийгээ давтан хэлэхэд маш сайхан сэтгэл гаргаж миний хайр дурлалыг няцаалгүй намайг хайрлаж бодож яваарай гэснийг чи нэгэнт зөвшөөрсөн. Түүнийг мэдсэн болохоор хүсэл минь хансан гэж хэлээд нулимсаа сэмхэн арчив. Ханд түүнийг ихэд өрөвдөн бас янаглан хайрлаж дурснаа үзүүлэх гэсэн юм уу? Угсхийн тэврэн авч хацар дээр нь шовхитл үнсчгээд хашааны хаалгад дэгдчихв. Мягмар хайртай хүүхний зөөлөн бүлээн уруул хүрсэн хацраа инхрийлэн хэлбээд өөрийн ирэхгүй асарх нулимс ажардсангүй. Хөлийн чимээгийн чагнан хоцорлоо. Энэ нулимс баярын нулимс, жинхэнэ янаг хайрын нулимс гэдгийг санахад тас харанхуй шөнө гэрэлтээд явчих шиг санагдав. Хорвоогийн нэгэн харанхуй шөнө өнөөдөр түүнд маш саруулхан мэт санагдав. 22 дугаар хэсэг төгсөв.